Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн явааран дээр ашуус зөвлөж байна подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар их баригч мэргэжлийн тухай ярилцгаална. Энэ удаагийн подкастын зочноор Сурилгын сургуулийн их барих их хүүхдийн сурилгааны техникийн эрхлэгч Ангаа ухааны магистр оюун билэг багш маань хүрэлцээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багштай баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр багшаа их баригч гэдэг энэ мэргэжлийн тухай бид нэр тайлбарлаж өгөөч ямар мэргэжил гэдэг юм бол. За их баригч бол үнэхээр сайхан мэргэжил. За манай одоо Ангаа ухааны салбараас хамгийн одоо эрт хөгжсөн одоо салбар бол их барихын шинжлэх ухаан байгаа. Хамгийн анх одоо Франц улсад 17 дугаар зууны үед их баригч мэргэжил бол анх хөгжиж бий болсон. За ингээ их баригч бол яг их нарийн тусламж үйлчилгээг үзүүлж агаад их баригчаасаа харин их барих эмэгтэйчүүдийн эмчийг бэлдэж ихэрсэн ийм төвхтэй байгаа. За мөн одоо манай Ангаа ухааны одоо үндэслэгч Гиппократын ээж бол бас одоо их баригч хүн байсан гэсэн ийм төвхөнд тэмдэглэстэй байдаг. За тэгэхээр ерөөсөө хүн төрлөختөн үүсэж хөгжсөн цагаас эхлээл их баригчийн мэргэжил бол бий болсон гэж үздэг. За их баригч өөрөө яадаг вэхээр ерөөсөө их нарийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. За мөн одоо гэр бүл болон одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг маш томоохон одоо үйл ажиллагаа явуулдаг ийм мэргэжил байгаа. Энэ яг мэргэжлийн маань онцлог нь юу гэдэг вэ? За маш олон онцлог давуу талтай. Нэгдүгürt нь яг үхээр хоёр хүнд зэрэг үйлчилдэг. Жишээлбэл одоо их тэгээд одоо ураг за төрсөн байвал яра гэд. Ингээд одоо хоёр хүнд зэрэг үйлчилдэг. За үйлчлэгтээ бол хэрэгдэгээр одоо төрөлд жирэмсэлт бол өөрөө хэвийн физиологийн үйл ажиллагаа ч гэсэн одоо ямар нэгэн хүндрэл эрсдэл үүсгэх юм бол маш их одоо хурдан хугацаанд одоо хүндэрдэг. Ийм одоо онцлогтой учраас бол их барих эмэгтэйчүүдийн одоо тусламж үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтэн байна. Өөрөө яг үхээр маш мэдлэгтэй, ур чадвартай, дээрэс нь маш өндөр хандлагатай ийм хүн байх одоо мэргэжилтэн байх нь бол одоо их давуу тал болж өгдөг. Тэгэхээр энэ мэргэжлэр суралцаа төгсөөд ямар ажлын байр дээр ажиллах вэ? За их баригч бол өөрөө одоо бакалаврын боловсралтай тэгээ 4 жилийн хугацаагаар төгсдөг ийм мэргэжил. За ингээд төгсөөд гарахдаа бол эрүүл мэндийн байгууллагын бүх шатлалд одоо их баригчийн одоо үйл ажиллагаа явуулна. За дээрэс нь бол одоо байгууллагад бол ахлах их баригч гэдэг ийм удирдах ажилтныг хийж болж байна. За мөн одоо дүүргийн эмнэлгүүдэд бол жирэмсний хяналт өсвөр үеийн хурц эрүүл мэндийн боловсрал гэр бүл төлөвлөлтийг хариуцсан ийм одоо ажлуудад бол их баригч мэргэжилтэн ажиллаж болно. За мөн одоо бас засгийн газар болон одоо бодлого хариуцсан яам тэ эрүүл мэндийн хөгжлийн төвд ч гэсэн одоо их баригч мэргэжилтэн бол бас ажиллах юм боломжтой байгаа. Эрэлт хэрэгцээний хувьд багшаа хэр ах вэ? За эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа. За ер нь бол дэлхийд жил болгон 900 мянган их баригч дутагдaltaй гэж үзэж байгаа. За тэгэхээр яг манай их баригчийн төгссөн одоо мэргэжлүүд маань үнэхээр одоо хэлний бариараа одоо давж чадах юм бол одоо дэлхийд одоо гарч ирэх одоо маш олон хөгжилтэй оронд бол ажиллах юм боломжтой байгаа. За мөн одоо сүүлийн одоо 22-оос 23 онд бол их баригчаар удирдуулсан ийм гэр бүл төлөвлөлт өсвөр үеийн хурц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм клиникүүд бол манай дээр одоо хурц эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бас давхар үзүүлэх ийм клиникүүд бол бий болж байгаа. Тэгэхээр одоо их баригч өөрөө энэ тухайн клиник төвүүдийг удирдаад ийм ажиллах боломжтой байгаа учраас одоо их баригчийн эрэлт хэрэгцээ маш өндөр байна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь бол яг үхээр одоо Монгол улсад бол жил бүр одоо төрөлтийн тоо бол нэмэгдэж байгаа. Юм нэлээд одоо залуучууд их дийлэнх одоо байдаг юм орн шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо маш их төрөлт ихсэж байгаа учраас их баригчийн хэрэгцээ одоо өндөр байгаа. Яг энэ мэргэжлэрээс суралцаа төгсчөөд энэ мэргэжлэр гадаадад ажиллах боломжтой юу? Ажиллах боломжтой. Сая би хэлсэнчлэн одоо дэлхийн нийтэд бол их баригчийн хэрэгцээ 900 мянган одоо их баригч хэрэгтэй биш жил тутам. Тэгэхээр энэ дээр бол манай их баригч нар бол одоо дэлхийд аль ч улс оронд бол гараад ажиллах боломж бол дүүрэн байгаа. Тэгвэл багшаа одоо ингээд энэ мэргэжлийг сонгоод суралцъя гэж үзвэл ямар хичээлээр эзэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ? За эзэлтийн ерөнхий шалгалт бол нэгдүгээр нь хим биолог, за тэгээ нэмэлтээр математик, англи хэлээр одоо шалгалт өгөөд бакалавр боловсралтай одоо бакалавраар эсгэж байгаа оюутнууд бол эсэлтийн ерөнхий оноо бол 480-аас дээш байхад манай сургуульд одоо их баригчийн ангид эсэх боломжтой байгаа. Яг энэ мэргэжлэр манай сургуульд суралцахын давуу тал нь юу вэ? За энэ манай сургууль суралцахын давуу тал нь бол нэгдүгürt нь бол улсын маш
томоохон одоо ихтэй сургуулийн нэг байгаа шүү дээ. 6 том сургуулийн нэг бол манайх анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сургууль маань өөрөө энэ сургуулийн бүрэлдэхүүн сургууль болж өгдгөөрөө бол одоо бусад ингээд эмнэлгүүд бол манай одоо солонгос сургуулийн их барихын ангийг төгссөн оюутнуудыг одоо хүлээж авч ажиллах маш их дуртай одоо юм боломжтой байна. За нэгдүгээр даваа тал нь бол ийм байна. За хоёрдугаарт нь бол сая би ярьсан шүү дээ тийм ээ. Одоо клиникийн төвүүд ингээд байгуулагдах учраас бүр клиникийн төвийг ингээд хариуцсан ийм одоо мэрэгчлэлтэн болж энэ үйл ажиллагаа тусламж үйлчилгээгээ үзүүлэх юм боломжтой ийм байна. За ингээд цаашдаа өшөө даваа тал яах вэ гэхээр зэрэг бакалаврын боловсролоор төгссөн одоо их баригч нар бол магистр, доктор хэлсэд ингээд одоо зэрэг хамгаалж боловсролынхаа зэргийг дээшлүүлэхээс гадна бас одоо ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргүүдээр одоо мэргэжлийн зэрэг ахиулж ингэж карьер өсгөх ийм боломжтой байна. Яг суралцж явах хугацаанд оюутнууд манд тэтгэлэг авдаг уу? Байлгүй яг хөө тэтгэлэг бас маш байгаа шүү дээ. Одоо жишээлбэл манай дээр одоо захирлын нэрмж тэтгэлэг байна. Одоо голомт байна, Канбанк тий. Шөө одоо зориг сан гэл маш олон Монгол оронд одоо бүхий л зарлагч бүх тэтгэлэгт бол үнэхээр өөрөө оюутан өөрөө одоо хичээл зүтгэл гаргаад ингээд тэнцэж чадах юм бол одоо тэтгэлэг авах боломжтой. За дээрэс нь манай сургууль бол манай тэнхэн болохоор зэрэг одоо Франц, Америк, за тэгээ Солонгос, Орос, мөн Япон улстай бол гадаад харилцаатай ажилладаг. За тэгэхээр ингээд энэ одоо гадаад харилцааныхаа үйл ажиллагааны хүрээнд бол оюутан солилцоогоор явах боломжтой шүү. Одоо магистр суралцах боломжтой шүү. Доктор хамгаалах ийм бүрэн боломжтой байгаа шүү. Бас нэг одоо их баригчийн давуу тал яг үгүй зөв дэлхийн мэдээчийн хамтлага бол одоо их баригчид бол их баригч өөрөө хичээл зааж байгаа ийм боломжтой байдаг. Тэр нь илүү бүрдэнтэй байдаг. Тийм учраас бол их баригчийн одоо сургалт явуулдаг бас багшаа ажиллах боломжтой. Тэгэхээр одоо подкаст юм төгсгөл та нийт 12 дугаар төгсөж байгаа сурагчтай зөвлөл үг хэлж байна шүү. За тэгэхээр одоо ингээд 12 дугаар анги төгсөж байгаа одоо охид хүүхэд нэг манай их барихын анги сэрж сурч байгаа бүрэн боломжтой. Энэ маань өөрөө яд үхээр зөв айл гэр болд бол маш их ажирлыг бэлгэлдэг. Хүүхд ихэд төрөгтөл яг их баригчийн гал дээр ингэж тэр чавартаа танилцдаг шүү дээ. Тэр утгаараа бол энэ хамгийн сайхан одоо бахархуу шүү дээ. Ийм сайхан мэрэгч шүү гэх манай их баригчийн ангид хэлсэн болоход өө таалга нээлттэй байна.